Агросити эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна. Монгол Улсын их хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын дагуу Агросити дагуулгуудыг Улаанбаатар хотын баруун талд Сонгон найрхан дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт 361 гарам харшаанд жаргалант орчмын 24294.7 га талбайд байгуулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа. Агросити эдийн засгийн тусгай бүсийн байршил дундуур AH3 олон улсын авто зам, төмөр зам дайр өнгөрдөг бөгөөд гол зам дагуу шатхууны болон үр тарианы агуулгуудтай хотын стратегийн ач холбогдолтой байршилт бол Монгол Улсын засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолын дагуу 9000 га талбайд Агросити эдийн засгийн тусгай бүсийг байгуулна. Төлөвлөлтийн байршилд одоо 2098 өрхийн 5756 хүн ам суудаг бөгөөд газар тариалан хүлэмжийн аж ахуй, үхэр, дахиа, гахааны ферм, хөнгө үйлдвэрлэл, үр тариа боловсруулах үйлдвэрүүд зонхлон үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх чиглэлтэй уялдуулж байршлын давуу тал, бүс нутгийн онцлогт тохируулан хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар импортын хүнсний хэрэглээг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, жилийн дөрвөн улирлын төрөлжсөн хүнсний агуулгах, тээвэр логистик, хүлэмжийн аж ахуй, дэвшилтэд технологид суурилсан фермерийн аж ахуй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сургалт, судалгааны төвүүдийг хөгжүүлнэ. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө үндсэн 7 бүстэй байх бөгөөд чигүүрэг, зориулалт, онцлогт нийцүүлэн 23 дэд бүс болгон наривчлан төлөвлөлтөнд тусгасан. Мөн хотын гудамж замын сүлжээг газар нутгийн онцлогт нийцүүлэн төлөвлөж нийт газар нутгийг 492 хэсэгт хуваан тухайн хэсэг бүрийн барилгажих талбай хэмжээ, барилгын өндөр, нягтрал, дэд бүтцийн хүчин чадлыг наривчлан тооцсон болно. Агросити эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт бүтээн байгуулалтын ажлыг хийснээр 9288 өрхийн 29723 хүн амтай болж нийт 19087 ажлын байр бий болох боломжтой болох юм а. Агросити эдийн засгийн тусгай бүсийн газар зүйн байршил одоо үйл ажиллагаагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааг төлөвлөлтөөр илүү дэмжих, хот төлөвлөлтийн норм стандартын дагуу гудамж замын сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг төлөвлөж, инженерийн дэд бүтцийн их усүрийг хамгийн оновчтой байдлаар төлөвлөлтөнд тусгасан. Төлөвлөлтийн дагуу хүн амын өсөлтөд уялдуулж шинээр 4254 хүүхдийн сургууль, 2722 хүүхдийн цэцэрлэг, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их сургуулийн салбар сургуулиудыг байгуулна. Орон сууц нийгмийн дэд бүтэц. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний орон зайн бүтэц хүн амын нягтрал, суурьшлийн бүтэцийн хувьд хүн амын 20% нь дунд давхрын орон сууцнд, 25% нь нам давхрын таунхаус орон сууцнд, 55% нь амны орон сууцны бүсэд оршин сууна. Ногоон байгууламж. Агросити эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлтийн дагуу хөгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 29 м2 болох бүрэн боломжтой юм а. Хөдөө аж ахуйн кластер. Ухаалаг технологи ашиглан органик тариалалт, мал аж ахуйг хөгжүүлнэ. Эрчимчсэн мал аж ахуйн бүсийг хөгжүүлснээр нийт 514 ажлын байрыг бий болгож сүүний фермүүд жилд 201.5 мянган тонн сүү ханган нийлүүлнэ. Дөрвөн улирлын хүлэмжийн тариалалтыг хөгжүүлснээр жилд 131.8 мянган тонн хүнсний ногоо, 15.7 мянган тонн жимс, 99.3 мянган тонн нарийн ногоо, жимс хураан авах боломжтой болох бөгөөд цэцгийн тариалалтыг хөгжүүлнэ. Үйлдвэрлэл, логистик, хүнс боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн парк, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангах хүнсний агуулгах, шатхууны агуулгахыг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөсөн. Агросити эдийн засгийн тусгай бүсийн төлөвлөлтийн бүсэд одоо байгаа нефтийн агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлж 220 га талбайд төлөвлөлтийг боловсруулсан бөгөөд олон улсын стандартын дагуу 165 танк буюу шатхуун хадгалах савнд нийт 1.1 сая тонн шатхуун хадгалах нөхцөл бүрдэж байна. Агросити эдийн засгийн тусгай бүс орчимд үр тариа, хүнсний ногоо, жимсгэнийг стандартын шаардлага хангасан агуулгад хадгалах, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлж хэрэглэгчдэд хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг хангах зорилтын хүрээнд 3 төрлийн төрөлжсөн агуулгыг байгуулахаар орон зайн төлөвлөлтөнд тусгалаа. Жимсгэн хадгалах зориулалттай агуулгад 52.9 мянган тонн, хүнсний ногооны 121.2 мянган тонн, үр тариа 216.4 мянган тонн үр тариа хадгалах боломж бүрднэ. Инженерийн дэд бүтэц.
Хотын инженерийн дэд бүтцийн их усрыг уламжлалт нүүрсэтгүүлэх технологиг бус байгаль орчин дээлтэй ур ашигтай технологийн шийдлийг тусгасан. Дулаан хангамжийн хувьд нийтдээ 284 гигаватт цаг хэрэглээ үүсэх бөгөөд 4 хэсэгчилсэн их уср болон сэргээгдэх эрчим хүчний их усрээс шийдвэрлэхээр төлөвлөлтөнд тусгасан. Хотын дулаан хангамжийн их усрыг байгалийн хий, биомасс хосолсон хэсэгчилсэн дулаан хангамжийн станц барьснаар нүрс хүчлийг хий буруулах ач холбогдолтой. Ус хангамжийн шийдэлт эхний ээлжинд газрын доорх усны нөөцийг шилжилтийн их уср болгон ашиглах, дунд урт хугацаанд баруун их усртэй холбох бөгөөд 2000 м3 усан сан өргөлтийн станц барьж ус хэмнэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хотын ариутгах татваргын хувьд хэсэгчилсэн төвлөрсөн бус цэвэрлэх байгууламж үе шаттайгаар барих, цахилгаан хангамжид нийт 54 мегаватт ачаалал тооцоож Аршаант дэд станцыг 61035 10 кВт-ийн 2 ширхэг 25 мегаватт ампер болон өргөтгөх, шинэ дэд станцууд 2 ширхэг 16 мегаватт ампер барих, 10 кВт-ийн шугамыг өргөтгөх, сэргээгдэх их усрыг дэмжих нарны 10 мегаватт станц 50 мегаватт батарей хуримтлууртай байхаар төлөвлөж, айл өрхөд нарны панел суйрлуулахыг дэмжихээр төлөвлөлтөнд тусгасан. Экологийн коридор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний эдийн засгийн тусгай бүс орчмын баруун талд автозам, төмөр замын дээгүүр экологийн коридорыг байгуулснаар ан амьтад улирлын чанартай аюулгүй нүүдлэх боломжийг бүрдүүлж экосистемийн тогтвортой байдлыг хангана. Агросити ирээдүйн ногоон хот